аж үйлдвэрийн зохицлуур парк буюу Зэсийн үйлдвэр технологийн парк байгуулах газрын манд зэрэгэлдээ ингээ оюутны орд олж ийн үндсэндээ тэгэхээр Эрдэнэтийн уурхай оюут хоёрын дунд зэс хайлуулах үйлдвэр ажлын даалгавар одоо эдийн засгийн хөгжлийн яам манай уул уурхай үйлдвэр яам дээр үндсэндээ хянагдаад ингээд дараагийн засгийн газрын уралдаанаар шийдвэрлэж зэс хайлуулах үйлдвэрээ бид одоо энэ жил зарлаж эх жилээр эхлүүлэхэд үндсэндээ бэлэн болгоод байна. Энэ бол бас манай Эрдэнэт үйлдвэрээр ажиллаж байгаа энэ шинэ орд газар нэгдэж байна, шинэ боломж нэгдэж байна. Шинэ оюу толгойг бид бас илрүүлэхэд даалгавар өгч байгаа. Ийм хиймэл оюун ухаан бүх судалгаагаар хийж үзсэн бид нар соёл гонтод дээр хийсэн геологч бол ийм геологийн бид дангаар геофизикийн үед дангаар оршин тогтнодгүй заавал олон боломж байгаа. Энэ бол Монголын хөгжилд бас их чухал хувь нэмэр оруулна. Ингээд Эрдэнэтийн уурхай маань хугацаанд дуусч нэзээсэн бол Эрдэнэт үйлдвэр 55 жилийн насыг нуцсан. Шинэ нөөц тогтоож. Дээр нь энэ оюутын орд 357 сая тонны нөөц гэдэг маань 1.1 сая тонн цэвэр зис гэсэн үг. За энэ цаашдаа бас нэмэгдэх болцоотой. Ингээ энийг түшигдсэн зис хайлуулах үйлдвэр байгуулахад Монгол улсын хөгжил бол манай дотоодын нийт бүтээгдэхүүн үндэсний орлого бол 2-3 дахин нэмэгдэх ийм болцоо зэсийн үйлдвэр байгуулснараа л бусад дам нөлөө шууд нөлөө энийг дагаад хөгжих зэсийг дагаад хөгжих бусад салбаруудын нөлөө үлэмжих юм учраас энэ бол бас түүхэн одоо шийдлүүд гарсан. Эрдэнэтийн уурхай шинэ 2 дахь шинэ үе эхэлсэн 60 жилийн нээж илрүүлсний 60 жилийн нойнуудаараа бол энэ бодит ажил хийж байна.